За сайн уу Монголын stand up-чтай. За өнөөдрийн бичлэгээр stand up төр хүмүүсийн гаргадаг нийтлэг 5 алдааг хүргэх болно. Өнөөдөр би voice changer ашиглахгүй гэж шийдсэн. За олон ярилгүй бичлэгтээ орцгоё. За crosshair-ыг ихэнх хүмүүс доош харуулж яваад байдаг. Crosshair-ыг доош харуулж яснаар булан эргэх үед ч юм уу булангаас гинт дайрч буй өрсөлдөгчөө ооноход шууд утгаараа хэцүү болоод. За миний талаас энийг яаж янзлах вэ гэвэл хүн гарч ирэх хэсгээс шууд crosshair-ыг төвлөрүүлэхэд л болоо. Нэмээд дахиад нэг юм хэлэхэд хүний толгой гарч ирэх хэсгээс толгойд нь шууд шиглүүлвэл хийлэ хурдан авна. Тэгэхгүй төрүүлэг бууцсан гэсэн өрсөлдөгчтэй алуулах тохиолдол бас байдаг шүү дээ. 2 тонн хог. Хүмүүс хогоо маш буруу шийддэг. Жишээлбэл багийнхныгаа флаш шийдэг ч юм уу. Ганц флаш гэлтгүй юм смок болон гранат молотовыг бас буруу шийддэг. Хэвслээ ил гарч шийдэх үе таймын таарч өрсөлдөгчсөн гинт гарч ирж чамайг алах магадaltaй. Одоо би танад 2-3 хогийг яаж харагдахгүйгээр шийдэж байгааг харуулна. 2 улаан зураасан хооронд нүдэн баримж байгаа смок шийдвэл дэд талаас мэдээлэл авахыг төрхөн зөөр хориглоно. Мөн хэдэл 3 цэнхэр цавны ирмэдээр очиод энд харагдаж байгаа бор болонд crosshair-ыг чиглүүлээд үсрээ шитгэхэд passenger шахтаж буй сэтий талыг төр зөөр зогсооно. Гэтэ crosshair-ыг яг зөв бариагүйгээс болоод их хэвчлэн failed гэдэг. За миний хувьд багаар ажиллах бол маш том зүйл. Их тоглогч нар багаар ажиллахдаа маш муу байдаг. Нэг дээр 2 А дээр 1 гэх мэт мэдээллийг багийнхандаа дамжуулж энд 4 хүн байна. Энэ тоглолт Агийн тоглолтын биш үү гэх мэт түүнчлэн багийнхныгаа бүүст хийж байдал авахд хүртэл нөлөөж болно. Эсвэл бомб диффуз хийж байхад багийнх нь диффуз хийж байгаа хүнийг хамгаалах жишээтэй. Зарим хүмүүс хичээж тоглох гэхээр бүр хитрхи аим хичээж тоглодог. Хичээж тоглоно гэдэг бол нэг чимээ гаргахгүй чимээгүй тоглохыг хэлнэ. Яг хичээж тоглолтноор өрсөлдөгчтэй байршлаа мэдэгдэхгүй отож хүн алга давуу талтай. Сул тал нь хитрхи хичээж тоглосноос болоод цагаан алдаж раундаа алдах тохиолдол байдаг. Тиймээс яг шаардлагатай үедээ хичээж тоглоорой. Миний хувьд туршлагагүй тоглогчид troll dark system гэж хэлж болно. Гэхдээ би туршлагагүй шинэ тоглогч нарыг сайжрахын тулд энд харагдаж байгаа competitive хүмүүс сайжрахын тулд энэ map-ыг тоглодог гэж би боддог. Дээр харагдаж байгаа diffuse гэсэн map дээр шинэ тоглогчоор тоглоорой гэж зөвлөе. Энэ map нь доор харагдаж байгаа map-тай адилхан бөгөөд нэг том ялгаа нь нэг нь цолгүй нөгөөт нь цолтой байдаг. Шинэ тоглогчид нар цолтой map-ыг биш цолгүй map-ыг тоглоод өөрийгөө бэлдэж болно гэсэн үг. Stand-up тоглоом дээр шинэ тоглогчид сайжрахыг хүсвэл diffuse мод дээр дор хаяж 100 удаа тоглож албан ёсны про тоглогч болсон гэж өөрийгөө ойлгоорой. За энэ хүрээд миний бичлэг өндөрлөж байна. Та өөрийгөө ямар алдаа гаргаж хэрхэн янзлахаа мэдсэн гэж би найдаж байна. Миний дараагийн бичлэг цаг алдалгүй үзхийг хүсвэл доор харагдаж буй subscribe тавчийг дараарай. За баярлалаа. Баяртай. I have a dream, that's all I need. I'll make it happen with some work and belief. Know what I want, so I'll take it.